Ядарсан үедээ үзэх хөөрхөн кино. Эс цагт үлэг гурвлууд дэлхий дээр амьдарч байх үед нэгэн эм Майсаура орхигдсон ундаг олж хараад өрөвдөн үүрэндээ авчирдаг. Ундаг хагарахад дотроос нь огт өөр үлэг гурвал гарч ирдэг. Гэвч түүнийг хайж зөвхлөхгүй өсөхөө шийдэн Хаарт гэж нэрлэдэг. Сонголтынхаа улмаас бусдаагаа хамт амьдрах боломжгүй болж Хаарт ахыхаа адил жимс идэж өсдөгч удалгүй тэр өөрийгөө бусдаас өөр урмал идээд л амьдрч чадахгүй гэдгээ мэдэрч эхэлдэг. Өлссөн Хаарт хоол хайж явахдаа өөртөө нэг адилхан төлөвтөө ан хийж махаар хоолдог үлэг гурвлүүтэй таалдан үннийг мэддэг. Хаарт бол үнэндээ T-Rex оргил махчин үлэг гурвал. Нэг өдөр өсгөлөнгөөсөө болоод хайртай гэр бүлээ идэхгүй гэж айсандаа Хаарт гэрээсээ явж ганцаараа биеэ даан хоол олж идэхийн тулд их хичээдэг. Нэгэн өдөр тэрээр анкилозаврын ундаг олдог. Ундаг хагарахад бясхан үлэг гурвал гарч ирэн Хаарт түүнийг идэхээ завдан Умосоо бутандаг. Гэвч шинэхэн төрсөн үлэг гурвал Умосоо гэдгийг өөрийн нэрээ гэж бодож Хаартыг аавыгаа гэж итгэн эрхлэн тэрвэрдэг. Одоо Хаартын өмнө хүнд сонголт тулгарна. Умосоог хоол гэж харах уу? Эсвэл өөрийн хүүхчийг өсгөх үү? Мианы Шитацаягийн зурагт номноос сэтгүүлсэн Умосоо-даа 10-10 махсны зөв савин ба хайр халамжийн хоорондох зөрчлийг харуулсан сэтгэл хөдлөм зохиол. Бас Хаарт найз охинтой Эласмосавр өдөр бүр нэг аним.